Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Төв цагийн мэдээллийн хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно. 63,000 төгрөг бодит өгөөж үү эсвэл хүлээлт намжаа харах уу? Нийслэлийн өмчийн орлого өсөвч өөр ашиг удирдлагын чанар асуулт дагуулж байна. 25.3 тэрбумын орлого төвлөрүүлсэн ч 1.7 их наядын өмчийн өгөөж хангалтгүй хэвээр. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралдах ардчилсан намын бүлэг шаардлага хүргүүлжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал сүүлийн 2 сар хуралдаагүй байна. Туулын хурдны замтай холбоотой асуудлыг хилэлцэхээ хойшлуулав. Цагаан ордын сэтгүүлчдийн арга хэмжээний үеэр гал нээсэн этгээдийн мэдээллийг ил болгов. Иран Америкийн нэгдсэн улсад хилэлцээний шин төлөвлөгөө санал болголоо. 2025 онд олон улсын цэргийн зардал 2.9 их наяд хүрч шин дээд хэмжээг тогтоожээ. Энэ 7 хоногт 1072 хувьцаатай иргэдэд ногдох 63,242 төгрөгийн ногдол ашгийг олгохоор болсон нь олон нийтийн анхаарлыг дахин татаж байна. Гэвч олон жилийн турш ард түмний баялаг хэмээн тодорхойлогдож ирсэн Эрдэнэс 5 толгой компани ашиг ногдол ашгийн бодлого нь бодит өгөөжөөс илүүтэй хүлээлт улс төрийн цикл дагсан шийдвэр хэвээр байгаа эсэх асуултыг дагуулж байна. Эрдэнэс 5 толгой компани төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2025 оны цэвэр ашигаас ногдол ашиг тараахаар болж нэг ч хувьцаанд 65,155 төгрөг, нийт 786.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарлахаар тогтжээ. Үүнээс Монгол улсын 3.5 сая иргэнд 208,005 тэрбум төгрөгийг олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэн татварын дараах дүнгээр 63,242 төгрөг авах юм. Албан ёсны мэдээлэлээр уг ногдол ашиг 2026 оны 4-р сарын 30-ны дотор олгож дуусгах ёстой. Гэвч энэхүү шийдвэр нь эдийн засгийн бодит өгөөжөөс илүүтэй улс төр олон нийтийн хүлээлтийг зохицуулах шинжтэй байж болцсошгүй гэх шүүмжлэлт дагуулж эхэллээ. Нэгдүгээрт компани 1.1 их найд төгрөгийн ашигтай ажилласан гэх үзүүлэлт нь өндөр мэт боловч иргэдэд очих хувь хэмжээ нь харьцангуй бага хэвээр байна. Нэг иргэнд ногдох 63,000 төгрөг нь өнөөгийн инфляц, амжиргааны өртөгтэй харьцуулахад бодит нөлөө үзүүлэх хэмжээнд хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл үндэсний баялагын тэгш хуваарлалт гэх ойлголт бодит амьдрал дээр мэдэгдэхүйц өгөөж болж чадахгүй хэвээр байна. Хоёрдугаарт ногдол ашигын бодлого тогтвортой бус байгаа нь анхаарал татж байна. Зарим жилд огт олгохгүй, зарим үед гэнэт өндөр дүн зарлаж улмаар богино хугацаанд тараадаг хэлбэлцэлтэй бодлого нь компани урт хугацааны санхүүгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын стратегтэй хэр уялдаж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Гуравдугаарт ашиг хуваарлалтын бүтэц өөрөө асуулт дагуулж байна. Нийт 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашигаас ердөө 208.5 тэрбум төгрөгийг иргэдэд хуваарлаж байгаа нь үлдсэн хэсгийн зарцуулалт, чиглэлийн ил тод байдал хангалттай юу гэдэг асуулт хөндөгдөж байна. Төрийн өмчит компани хувьд ашиг нь иргэдэд илүү бодит хэлбэрээр очих ёстой гэх хүлээлт нийгэмд өндөр хэвээр байгаа. Мөн ногдол ашиг тараах хугацаа процесс нь өмнөх жилүүдэд удааширч иргэдийн дунд үл итгэх хандлага үүсэж байсан туршлага бий. Ийм нөхцөлд энэ 7 хоногт багтаан олгоно гэх мэдэгдэл бодитоор хэрэгжих хэсэг нь өөрөө шалгуур болж байна. Нөгөө талд эдийн засгийн бодлогын үүднээс авч үзвэл их хэмжээний мөнгийг богино хугацаанд тараах нь хэрэглээг дэмжих эерэг нөлөөтэйж инфляцид дарамт үүсгэх эсвэл богино хугацаанд популист шинжтэй шийдвэр болж хувирах эрсдэлтэйг эдийн засгчид анхааруулсаар ирсэн. 1072 хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр нь иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх боловч энэ нь үндэсний баялагын бодит доктортой өгөж болж чадахгүй хэвээр байна. Илүү урт хугацаанд доктортой ил тод өгөөжтэй хуваарлтын бодлого хэрэгжүүлэхгүй тохиолдолд ногдол ашиг нь эдийн засгийн бодлого гэхээсээ илүү олон нийтийн хүлээлтийг намжаах богино хугацааны арга хэмжээнд үлдэх эрсдэлтэй хэвээр байна. Нийслэлийн өмчийн удирдлагын үр ашиг сайжирч төсөвд төвлөрүүлэх орлого нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна. Гэвч нийт 1.7 их найд төгрөгийн үнэлгээтэй өмчийн сангийн ашиглалт өгөөж бодиттой өссөн эсэх мөн өмнөх жилүүдэд хоримтлагдсан алдагдал, сул хяналтын үр дагаврыг бүрэн арилгаж чадсан уу гэдг нь анхаарал татсан асуудал хэвээр байна. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан мэдээллээр Улаанбаатар хотод нийт 3904 барилга байгууламжтай 1.7 их найд төгрөгийн балансын үнэлгээтэй томоохон өмчийн сантай байна. Гэвч эдгээрийн 568 нь муу,
1895 дунд зэрэг чанартай байгаа нь өмчийн бодит ашиглалт арчилгаа хангалтгүй байгааг илтгэж байна. Сүүлийн 2 жилд хууль бусаар эзэмшиж байсан 15 барилгыг буцаан авч зах зээлийн үнэлгээгээр 200 тэрбум төгрөгт хүрэх хөрөнгийг нийслэлд эргүүлэн бүртгэсэн нь эерэг үзүүлэлт гэж танилцууллаа. Үүний үр дүнд 2024-өөс 2025 онд нийт 25.3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бөгөөд өмнөх 4 жилийн орлогыг 2 жилд нөхсөн гэж онцолсон. Гэвч энэ тоо өөрөө харьцуулбал хангалттай өсөлт мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь 1.7 ихний төгрөгийн үнэлгээтэй өмчөс жилд дунджаар 10.20 тэрбум төгрөгийн орлого олж байгаа нь өгөөжийн түвшин маш бага хэвээр байгааг харуулж байна. Мөн орлогын бүтцийг харуул 51%-ийг бусад орлого эзэлж байгаа нь ил тод байдал, ангиллын тодорхой бус байдлыг дагуулж болзошгүй юм. Харин түрээсийн орлогын ердөө 15% байгаа нийслэлийн өмчийг зах зээлийн зарчмаар бүрэн ашиглаж чадахгүй байгааг илтгэж байна. Нөгөө талд өмчийн бүртгэлийг цахимжуулж хяналтыг сайжруулснаар орлого 269.8%-аар өссөн гэж тайлбарлаж байгаа ч энэ өсөлт нь бодит шинэ үн цэн бий болгосон уу эсвэл өмнө бүртгэгдээгүй алдагдсан орлогыг нөхсөн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Түүнчлэн 8 хэрэг шүүхэн шатанд байгаа нь нийслэлийн өмчийн удирдлагын системийн доголдол байсаар байгааг илтгэж байгаа бөгөөд зөвхөн буцаан авах биш урьдчилан хамгаалах механизм сул байсныг харуулж байна. Нийслэлийн өмчөөс төлөвлөх орлого нэмэгдэж буй эерэг үзүүлэлт боловч өмчийн хэмжээ үнэлгээтэй харьцуулахад өгөөж хангалтгүй. Бүтэц зохион байгуулалт ил тод байдал асуудал байсаар байна. Цааш зөвхөн алдагдсан өмчийг буцаан авах бус өмчийн менежментийг зах зээлийн зарчимд нийцүүлж бодит өгөөжийг нэмэгдүүлэх нь гол сорилт хэвээр үлдэж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ардчилсан намын бүлгээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 7 дугаар хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий альбом бичгийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баярт хүргүүлжээ. Ардчилсан намын бүлгийн шаардлагыг хүлээн авч өнөөдөр 10 цагт товлсон хуралдааныг хойшлуулад байсан хэдий ч өдөөс хойш хуралдах шийдвэрт хүрчээ. Ардчилсан намын бүлэг шаардлагадаа ээлжид 7 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж иргэдийн эсэргүүцэлтэд тулгараад буйг онцлоод туул голоо аврыг хөдөлгөөн туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж яарвчлан хэлэлцэх тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ. Ардчилсан намын бүлгийн зүгээс иргэдийн эрх ашиг байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүн тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул засгийн газар, улсын хурал болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар яарвчлан хэлэлцэх нь зохисгүй гэжээ. За ер нь бол яг туулын хурдны зам бол одоо хурлын хороо болон бүлгээр одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар ороод ингээд бид нар батлагдаад одоо батлаад ингээд явуулсан. За энэ бол өөрөө бол иргэдийн одоо Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн одоо санал хүслийн дагуу бид нар бол төсвөөд явж эренбэлж ингэж явдаг. За иргэд бол одоо юу гэсэж байгаагаар хамгийн түрүүнд одоо төгжрлийг боруулахыг хүсэж байгаа. За Улаанбаатар хотод одоо бид нар жилд дунджаар ярих юм бол бүтэн одоо 35-6 хоног зөвхөн зам дээр өнгөрөөж өгнө гэсэн юм тоон судалгаа бол гарсан тийм ээ өнгөрсөн жилүүдэд. Тэгэхээр бид нар бол хамгийн түрүүнд одоо Улаанбаатар хотын бид нар яагаад гэвэл энэ бүх энэ төлөөлөгчд бол иргэдээс сонгогдсон хүмүүс байдаг. За иргэд бол одоо хамгийн түрүүнд төгжрлийг л одоо бууруулах шаардлагатай байна гэдэг хүсэлтийг байнга өгж байгаа. Дараагийнх нь асуудал бол энэ одоо орон сууцны бодлогын асуудал байгаа. Энэ өөрөө утааг, төгжрлийг, агарын орчны бохирдлыг бууруулах ийм одоо ач холбогдолтой учраас энэ орон сууцлах бодлогыг та нар хэрэгжүүлээч гэдэг энэ одоо шаардлагууд ингээд өгдөг. Тэгээд бид нар бол одоо дөрвийг сонгосон төлөөч би бол чиглэлээ дөрвийг сонгосон. Чиглэлээ дөрв дээр бол одоо төгжрөл зөвхөн одоо энэ чиглэлээ дөрвийн 32-оос 7 буудлын чиглэл өдөртөө бол 30 мянган машин зорчлоо гэсэн судалгаа байдгийн. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор агарын бохирдол, төгжрөл тийм ээ, төгжрлээ дагаад стресс, орчны бохирдол гэдэг ингээд маш олон ийм үүдэлтэй учраас бид нар бол хамгийн нэгдүгээрт туулын хурдны замаар одоо юу шийдгийг зорьсон бэ гэхээр төгжрөл буурах ёстой л гэж энэ одоо тооцоо судалгаанд үндэслээд туулын хурдны замыг л дэмжиж ингээд явуулсан байна. Харин нөгөө талд хуралдааныг яаралтай эхлүүлж туулын хурдны замтай холбоотой маргаантай асуудлыг хойшлуулсан ч үлдсэн 20 гаруй асуудлаа хэлэлцээд явах нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдж буй шийдвэрлэл зохих асуудлууд байна хэмээн төлөөлөгчид байр сууриа илэрхийлж байлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал сүүлийн 2 сар орчим хугацаанд хуралдааг байна. За туулын хурдны замын хувьд гэвэл бид нар бол одоо аль өнгөрсөн 100 тагид эдийн засгийн үндслийг ингэж эрдээ хурлаар оруулж батлуулсан. За ер нь аливаа том төсөл эхлэхийн хувьд бол иргэдээр хилцүүлэх, за иргэдэд бүрэн мэдээлэл өгсөний дараа ингэж эхлүүлэх нь зөв хэрэг байдаг. Тэгэхээр тэр тал дээр бас илүү иргэдэд одоо бүрэн мэдээлэл өгч чадаагүй одоо төсөл маань эхэлсэн учраас иргэд хоорондын одоо буруу ойлголцолтой мэдээллийн зөрүүтэй байдлууд үүссэн байх гэж бодож байна. Тэгээ одоо нийгэмд одоо хилцэж байгаа маш олон асуудлууд байна. Туулын хурдны замтай холбоотой өчигдөр
зураг гихчлээ одоо тэнгэр телевиз дээр бас яг туулын орны замын хилцүүлэг өрнөсөнд ингээд хилцүүлийн үр дүнг харахад бол бас туулын орны замыг дэмжиж байгаа иргэд бол нэлээдгүй байгаа гэж бол харагдаж байна. Нийслэлийн иргэдийн оролдох Монгол Ардын намын бүлэг хуралдаад за өнөөдөр буюу 4 сарын 27-ны өглөө 9 цагт бүлгийн хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гарсан. За өглөө 9 цагт бүлгийн хурал эхлэх үеэр за цахимаар энэ иргэдийн хурлын ээлжид 7 дугаар хуралдааныг хойшлуулах мэдээ иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны одоо пэйж хуудсанд тавигдсан. За ингээд хуралдах Монгол Ардын намын бүлэг хуралдаж байхдаа зэрэгцээд ардчилсан намын хөргүүлсэн албан бичгийн одоо шаардлагын дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хуралдаанд хилцүүлэхээр өргөн барьсан тогтоолын 1-2-т байсан туулгоолоо аврын хөдөлгөөн өрнүүлэх тухай гэсэн асуудлыг татсан одоо эргүүлэн татсан одоо албан бичгээ ирүүлсэн. Ингээд Ардын намын бүлгийн нийт одоо төлөөлөгчдийн 27 төлөөлөгч хурал сууж байснаас 26 төлөөлөгч санал хурааж 62.5% саналаар хуралдааныг одоо үргэлжлүүлж татсан асуудлаас бусад одоо 21 асуудлыг хилцхэн зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг би сая танилцууллаа. Нийслэлийн Монгол Ардын намын бүлэг хуралдаж байхдаа зэрэгцэн ардчилсан намын бүлгээс хөргүүлсэн шаардлагын дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хуралдаанаар хилэлцүүлэхээр өргөн барьсан тогтоолын төслийн 1-2 заасан туулгоолоо аврыг хөдөлгөөн өрнүүлэх тухай асуудлыг эргүүлэн татсан албан бичиг ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд оролцсон 27 төлөөлөгчийн 26 нь санал хураалтад оролцож 62.5% саналаар эргүүлэн татсан асуудлаас бусад 21 асуудлыг хилэлцэн хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Засгийн газрын шийдвэрээр энэ оны 1-р ээлжийн цэрэг тадлага энэ сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар 4 дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-аас 25 насны эрэгтэйчүүдийг хугацаа цэргийн албанд татах бөгөөд оюутан залуучууд уг зохицуулалтад нэг адил хамрагдана. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагч 18-наас хүрсэн тохиолдолд суралцж буйгаа нотолсноор төр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой мөн орон нутгийн харьяалалтай боловч нийслэл суралцж буй оюутан залуучууд цэргийн зарлан дуудах мэдээллийн дагуу заавал харьяа орон нутгад очих шаардлагагүй бөгөөд хүндэтгэн үүсэх шалтгаантай бол тухайн оршин суугаа газрынхаа цэрэг татлахын товчоогоор орохоор болсон байна. Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрлөгөө барьсан 137 гаражийг үе шаттайгаар буулгаж нийт 6.5 га талбайг чөлөөлсөн байна. Чөлөөлсөн талбайг оршин суугчдын хүсэлээр ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болгон тогтчулж эхлээд байна. Тогтчлтын ажлыг энэ онд багтаан бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Мөн гэр хорооллын хороодыг холбосон 4 км дугуйн болон ягуун хүний замын тогтчлтын ажлыг гүйцэтгэх юм. Нийслэл хотод 2024 оноос хойш 1500 гаруй гаражийг буулгаж газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг Филиппинээс багш нар авчирч ажилуулан нөхөх тухай хэлэлцэхээр болсон байна. 2026-аас 2027 оны хичээлийн жилд эхний ээлжинд 200 англи хэлний багш авчирч багшийн дутагдал өндөр байгаа Сонгон хайрхан хан уул Баянзүрх Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад ажилуулахаар төлөвлөжээ. 200 багш ажилуулахад нийт 8.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нийслэлээс 3.9 тэрбумыг улсын төсвөөс 4.3 тэрбумыг санхүүжүүлж нэг багшийг жилийн 21.6 сая төгрөгөөр цалинжуулахаар тооцоолсон байна. Төв зэг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Үргэлжлээд дэлхийд дахинд болж буй үйл явдлын мэдээллийг хүргэе. Самбайцар үзэгчтэй төцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Өнгөрсөн бям гарын өдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын оролцож байсан цагаан ордны сурвалжлагч сэтгүүлчдийн холбооны оройн зоогны арга хэмжээний үеэр гал нээсэн этгээдийн мэдээллийг Америкийн хэвлэлүүд ил болголоо. За Вашингтон Хилтон зочид буудалд гарсан дээрх халдлагыг Калифорни мужийн оршин суугч
31 настай Cole Thomas Allen нэмэх өндөр боловсралтай сонирхогчийн төвшөнд видео тоглоом хөгжүүлэгч эрхтэй үйлдсэн байна. Тэрээр 2017 онд Pasadena хот дахь Калифорни технологийн их сургуулийг механик инженерийн бакалавр зэрэгтээ төгссөн бол LinkedIn платформонд байршуулсан мэдээлэлдээ 2025 онд Калифорни мужийн Dominguez Hills их сургуульд компьютерийн ухааны магистрийн зэрэг хамгаалж байснаа бичсэн байна. За мөн тэрээр Steam платформонд Boredom нэртэй тоглоом гаргаж байжээ. Түүнчлэн 2024 онд Трампын эсрэг өрсөлдсөн Камала Харрисын сонгуулийн кампанид ажилд тэрээр $25,000 хандив өгч байжээ. Cole Thomas Allen баригдах үедээ биедээ ангийн буу, гар буу мөн хэд хэдэн утгатай байсан бөгөөд одоогоор түүнийг халдлагыг ганцаараа үлдсэн гэж үзэж байна. Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамны мэдээлснээр уг халдлагын зорилго сэтэл бүрэн тодорхой болоогүй ч урьдчилсан байдлаар төрийн албан тушаалтнууд мөн магадгүй ерөнхийлөгчийг онилсан байж болцсохгүй гэж мэдэгдсэн байна. Дональд Трамп халдлагын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ сэжигтэн нууц албаны ажилтнууд баривчилсан. За сэжигтэн эрүүл бус хүнгээд өөрийгөө нөлөө бүх юм учраас ийм халдлагын бай болдог. Энэ бол маш аюултай ажил хэмээн ярьсан байна. Энэ нь Дональд Трампын амь насанд халдлагыг завдсан 3 дахь халдлага болж байна. Cole Thomas Allen-ийн шүүх хурлын эхний сонсгол өнөөдөр болохоор товлогдсныг Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурорын үр гүйцэтгэгч Todd Blanche мэдээлсэн байна. Мөн Вашингтонд зэвсэг халдлага гарсан ч Их Британий хаан Чарльзын Америкийн нэгдсэн улсад хийх ажил нь цуслагдахгүй гэдгийг их сурвалжууд мэдээллээ. Чарльз хаан болон Камила хатан нарын Америкийн нэгдсэн улсад хийх ажил өнөөдөр эхэлж 4 өдрийн турш үргэлжлэх бөгөөд энэ үеэр Чарльз Трамп нар уулзахаар төлөвлөсөн байна. Дараагийн мэдээ хүргэе. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Пакистан улсад явагдахаар яригдж байсан Америк-Ираны ээлжид яриа хэлэлцээд Америкийн талын төлөөлөгчдийг илгээх цуслах шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан. За тэрээр төлөөлөгчдөө дими холын аялалд илгээх шаардлагагүй хэрвээ Ираны тал дайныг зогсоох хэлэлцээ хийхийг хүсвэл утсаар холбогдож болно гэсэн мэдээллийг нямгарагт хэлсэн юм а. Мөн тэрээр Иран улсыг хизээж цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдгийг дахин дурдлаа. Ираны талаас хэлэлцээр байгуулахад цаад болж байгаа хүчин зүйлүүд ялангуяа Ираны бомбтуудад нь тавьсан бүсэлтэд зогсоохыг Америкийн нэгдсэн улсаас шаардсны дараагаар Дональд Трамп дээрх мэдээлэл хийсэн байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр Пакистанд очсон Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи өнөөдөр Оросын холбооны улсад айлчилж энэ үеэр түүнийг Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин хүлээн авч уулзсан ойрох орнууд дахь сөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар албаны их сурвалжууд мэдээлээд байна. Америкийн нэгдсэн улс Ираны энхийн хэлэлцээ энэхүү мухардалд орсонтой холбоотойгоор өнөөдөр дэлхийн зах зээл дээр арилжаа ихсний дараагаар газрын тосны үн өсөж эхэллээ. Тэгвэл мөн өнөөдөр Ираны тал зуурчлагчаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад 3 үе шат бүхий хэлэлцээний төлөвлөгөөг хүргүүлсэн гэж Ираны хэвлэлийн их сурвалжууд мэдээлээд байна. Тодорхойлбол хэлэлцээний эхний үе шатнд дайныг бүр мөсөн зогсоохын зэрэгцээ Иран болон Ливаны эсрэг дахин дайн эхлүүлэхгүй байх баталгаа гаргахад чиглэж эхний шатнд тохиролцоонд хүрсэн тохиолдолд талууд 2 дахь үе шат руу шилжиж Ормосын хоолой менежментийн асуудлыг тусгаалan авч үзэх бол 3 дахь үе шатнд цөмийн асуудлын талаарх хэлэлцүүлэгтэй холбоотой байх хэдий ч Иран улс эхний 2 үе шатнд тохиролцоонд хүрэх хүртэл цөмийн хэлэлцээнд оролцохгүй гэдгийг тодтогсон байна. Сүүлийн мэдээллийг хүргэе. Өнгөрсөн онд олон улсын цэрэг батлан хамгаалах салбарын зардал 2.9 их $80 хүрч шин дээд хэмжээг тогтоосон талаар Стокгольмын их тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн шин тайланд онцолжээ. 2025 онд дэлхийд дахны цэрэг батлан хамгаалах салбарын зардал 2 их $887 тэрбум хүрсэн нь өмнөх 2024 онтой харьцуулахад 2.9% өссөн үзүүлэлт бөгөөд Америкийн нэгдсэн улс, Хятад, Орос гэсэн хамгийн их цэргийн зардалтай орнууд нийтдээ 1.4 их $8 буюу дэлхийн нийт цэргийн зардлын 51%-ийг дээрх 3 улс дангаараа бүрдүүлжээ. Тэдний араас холбооны бүгд найрамд Герман улс 114 тэрбум $, хэмжээгээр жагсаалтын төвөөрт бичигдсэн байна. Дайны улмаас Орос болон Украин улсуудын цэргийн зардал нэмэгдсэн ба Оросынх 5.9% өссөн бол Украин улсын зардал 20% нэмэгджээ. Хачирхалтай нь өнөөдөр ойрох орнуудад зөрчилдөж байгаа Иран болон Израиль улсуудын цэргийн зардал өнгөрсөн онд ойролцоогоор 4-5% тус буурсан үзүүлэлттэй гарчээ. Аз намхан талаан бүс нутгийн тухайд Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос улсууд болон Тайваны цэргийн зардал нэмэгдсэн нь ажиглагчдын анхаарлыг татж байна. Олон улсын цэргийн зардал 11 дахь жилдээ дараалан өсөлттэй гараад байгаагаас гадна өнөөдөр дэлхийд даяар олон хямрал үүсч зарим улс орон цэргийн зардлаа урт хугацаанд нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь энэ оны дуустал болон цаашид ч батлан хамгаалах салбарын зардал нэмэгдэх магадлалтай байгааг харуулсныг дээрх судалгааны тайланд онцолжээ. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа татсан баярлалаа.
Төв зэг мэдээллийн хөтөлбөрийн түхрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.